Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Америк нэгдсэн улсын үеийн ерөнхийлөгчдийн ажиллаж амьдарч байгаа цагаан ордны гантиг танхимууд зүгээргүй талаар тус ордонд ажиллаж амьдарч байсан олон хүн янз бүрээр ярьсан байдаг билээ. Тухайлбал шөнө оройн цагаар ордны харанхуй гарц хонгилуудаар өгтлүүд зүүдгнэж хан турганаас нь хачин янзын дүрс тодорч тоос манан тат уулан алга болох нь энүүхэн даж. Энэ тухай ном зохиолд хүртэл бичигдсэн байдаг билээ. Элдв сонин гаж үзэгдлийн тухай бичдэг Деннис Вильям Хаукийн Элб жилийн орны жагсаалт номонд энэ тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм. Ингээд цагаан ордонд шүглээстэй хээ үзэгдлүүдийн заримаас сонирхуулъя. Цагаан ордны доод хонгилууд бол хээмс үзэгдлийн уурхай бөгөөд нэг талаар тэдний хийсэн зугаалдаг газар бололт. Ялангуяа дэд ерөнхийлөгч асан Хенри Вилсны сүнс үүгээр түүгээр их хэсдэг ажээ. Тэрбээр доод хонгилд байх нэг өрөөг халуун усны өрөө болгон тогтчулсан тул өдөр болгон тэр өрөөндөө ирж усанд орох дуртай байсан гэдэг. Гэвч мань хүн ийхүү жаргаж хэвтэхдээ салхинд цохиулж сөрхий ханаад хүрснээс болж нөгөө ертөнцөд отсон юм а. Гэсэн ч түүний сүнс одоо хэр тэр өрөөнд хоргодож салхаа байж. Түүнчлэн түүний сууж байсан танхимд ч түүний сүнс хорогдсон байдаг аж. Тэрхүү танхимын дэрэгдүүр өнгөрч явхад цагаан даавуур нөмөрсөн сүг ханааж найдасаар гарч ирдэг тухай олон хүн ярьсан байдаг юм. Мөн сенатын танхимын яг доор нь байх гүнзгий хонгилд шашны номлогч үсчин Бишоп Сими гэгчийн сүнс хорогдсон тухай мөн л олон хүн ярьдаг байна. Тэрж байтугай тэднээс ном айлдах, үс хайчилж, сахал хусч буй, хутганы дуу байнга дуулдаж, дээрх яриа үнэн болохыг баталж өгдөг юм санжээ. Харин ордны нөгөө үзүүрт байх төлөөлөгчдийн танхимын хуралдааны тасалгаанд хээ үзэгдлүүд бөөнөрөө үзэгддэг байна. Тэнд сууж байгаад бараг галзуурсан хүний та өчнөөн байдаг гэдэг бөгөөд арай галзууруулахгүй хоцорсон хүмүүсийн яриагаараа болж ухамдаа. Яг тэнд Америкийн ерөнхийлөгч байгаад хожим нь Конгрессийн гишүүн болсон Джон Квинс Адамс үе гарч ирдэг гинэ. Тэрбээр 1848 оны 2 дугаар сарын 23-нд Мексикт дайдаж байгаа явдлыг Эрс Буруша хэлэгнэж байгаад гэнэт цус харван тэр чихтэй хорвоог орхисон ч хэлж амжаагүй үгээ дуусгах гэж боддөг юм уу? Үг хэлж байгаад нас нөхчсөн тэрл танхимда дандаа үзэгддэг юмсан ч. Мөн энэ танхимын хурлын дараагаас нь Жозеф Кенн, Кэмп Кларк хоёрын сүнсч энд байнга үзэгддэг учраас тэр хавьд ажилдаг хүмүүс амар заяа үзэхэ байжээ. Тэднийг харсан хүмүүсийн яриагаар бол мань хоёр тэртээ 1910 онд эхэлсэн мэтгэл цэнэ үргэлжлүүлэх гэж гүн шөнөөр морилцоодог бололтой. Түүнчлэн энэхүү хурлын танхим руу чиглэсэн хүз өвчний өргөн шатны цагаан гантиг довжоон дээр шөн дундын хэрд том цусан толбо бий болдог гин. Үүнийг хүмүүс Кентукки мужаас сонгогдсон Конгрессийн гишүүн Вильям Толбийн цус гэлцдэг бөгөөд тэр 1890 оны өвөл яг тэнд Чарлз Кинкарт гэгч сэтгүүлчийн суманд шархтаж нас нөхчсөн нэгэн юм. Хамгийн сонирхолтой нь тэрхүү эрхэмсэг сенатчийн цустай хутгалдан жирийн хүмүүсийн сүнсч гарч ирдэг гинэ. Жишээ нь ордныг дөнгөж барьж эхэлж байх үед алуулсан өрлөгчний сүнс бас яг тэнд үе үзэгддэг байна. Түүнийг тоосгоор цохиж алаад хүүрийг нь хананд хийгээд чавчсан гэдэг сэтгэл сэртгэхийн яриа бас байдаг гэн. Энэ бүгдээс гадна ордны гол гудмууд аарч хийм дуртай цагтаа хөлөгдөг ажээ. Америк нэгдсэн улсын тэргүүн хатагтай алсан Хиллари Клинтон энэ тухайд цагаан ордонд би сэтгэлж их үүцэм хачин дуу аваа үл үзэгдэх хүмүүсийн алхах чимээ дандаа гардгийг сонсдог байсан. Гэд ерөнхийлөгч Джон Адамсын гэргий угаасан юмтай төмпөнгөө бариад сүүдгэн алхаж явахыг нь харсан хүн зөндөө цагаан ордонд байдаг хамгийн тодорхой хий үзэгдэл бол 1865 онд театрт юм үзэж байгаад алан хядагч эмэгтэйд буудуулж нас барсан ерөнхийлөгч Авраам Линкольны сүнс юм. Түүний сүнс
Цагаан ордны 100 танхимын гэвчээр шагадаг гинэ. Тэр ялангуяа Франклин Рузвельтийг төр барьж байхад их үзэгдэг байсан юм гинэ. Рузвельтийн нарийн бичгийн дарга залуухан бүсгүй нэг удаа Линкольны аж төрж байсан өрөө рүү ортол талигач ерөнхийлөгч шаахаагаа үдээд орон дээрээ сууж байсан гэдгээ. Бас нэг удаа түүнийг задгаа зугаа галлах гэж сууж байхад нь таарлцсан гэдэг. Мөн хадагтай Рузвельт цагаан ордонд 13 жил байх хугацаанд байнга нойргүйдэн хямарч байсан тухай мэдэх хүмүүс нь ярьдаг. Тэр 16 дугаар ерөнхийлөгчийн унтлагын өрөөнд ажлынхаа ширээсэлтийг зассан байжээ. Тэнд байхдаа хий үзэгдэлтэй нүүр тулгарч байгаа боловч ажил хийж байхад ямар нэг юм намайг байнга ажиглаад байх шиг болох юм гэж гомдол мэдүүлдэг байсан юм байна. Түүнийг талигач ерөнхийлөгчийн төрөл арилжаагүй сүнс зовоодог байсан гэдэгт ордныхан эргэлздэггүй. Мөн Рузвельтийн үед Голландын хатан хаан Вильгельминаг цагаан ордонд морилон хэд хоноход нэг шөнө унтлагынх нь өрөөний хаалгыг хүн тогшсон гэдгийг. Хатан хаан очоод онгойлготол үүдэнд нь Авраам Линкольн зогсож байсан юм гэнэ. Тэрбээр таалал төгсөж хийсүг болсон хойноож нөгөө л ёсорхог жигээрээ үлдсэн бололтой. Хөөрхий хэмээн цагаан ордны нууцлаг амьдралын тухай элен далангуй ярьсан байдаг юм а. Хиллари Клинтоноос гадна Эд Лорен гэгч ихтер нөхөр хоёрч цагаан ордон болон өөр бусад газруудад шүглсэн хээ үзэгдлүүдийн тухай сонирхолтой зүйл олныг өгүүлдэг билээ. Тэд болоо нэр хүндтэй томоохон байшин савнд оргондog хээ үзэгдлүүдийг сонирхон судалдаг хүмүүс юм. Эд Лорен хоёр бидэнд тохиолдсон хамгийн сонирхолтой үзэгдэл бол Нэгдсэн улсын цэргийн академийн байранд шүглсэн Джон Кеннедийн сүнс. Уг нь хээ үзэгдэл ад чөтгөр шүглээд байхаар газар биш ч тэнд их хачийн болж байдгийн билээ. Бидний удаа тэр академийн байранд очиж яриа хийчихэд зарим нэг өрөө тасалгаагаар нь явж үзэх санал тавьтал бидний ярилцлагыг бичлэн зохион байгуулсан хошууч Доул юм. Манай энд учир битүүлгийн болдог нэг газар байгаа. Би та хоёрт үзүүлэх юмсан гэж тэсч ядан бай гэв. Ингээд нөгөө өрөөний босхыг алхамгц өрөөгөр дүүрэн цахилгаан гүйдэл тархсан юм шиг бодол төрж нүдэнд үл харагдах далдын хүчин яах аргагүй бидэн рүү дөхөөд ирсэн юм. Тэр үед би маш олон учир битүүлэг сүнсийг нэг дор олж харсан. Бид хоёр давхар тэр том байшин дотор бүтэн өдөржин явсан бөгөөд би нэг өрөөнд нь саатаж дүүжин сандал дээр нүдэнэ жаахан суул. Тэр үед миний мөрөнд нэг хүн гараа сэмээрхэн хүргэх шиг болсон юм. Цочоо тэргэн хартал миний ард итгэхийн аргагүй юм зогсож байв. Би тэрхүү хий сүнсийг харсан даруй Доулинес. Ерөнхийлөгч агсан Кеннеди энд ирж байсан уу гэвэл тэр эрэлгүй яах вэ? Нэг бус удаа ирж байсан. Эрх тоолондоо ганц л өрөөнд байдаг байсан гэсэн. Харин тэр өрөө нь миний сууж байсан өрөө юм билээ. Талигач ерөнхийлөгч яг миний ард зогсоод мөрөнд минь гараа хүргэж байсан юм да. Ерөнхийлөгчдийн сүнс ганц цагаан ордон гэлтгүй. Америкийн онц чухал объектуудад шүглсэн байдгийн нэг жишээ энэ гэсэн байна. Чихэна. Хуучны зарим аман ярианд зүүн хойшоо харсан уулын аманд шөндөлөөр очиж майхан саваар мөн л зүүн хойш харуулan барьчихад шатар өрн сууж байхад үл үзэгдэх амьтан хаанаас ч юм гарч ирээд шатар нүүж эхэлдэг тухай дурддаг байна. Соц нийгмийн үед нягтлан хийж байгаад их хэмжээний өрөнд баригдсан Пүрөв гэмэх нөхөр хий амьтнаас туслалцаа авахын тулд дээрх аргыг туршиж үзсэн гэдэг. Пүрөв тооцооноос дутаасан 9,000 төгрөгийг олж чадахгүй бол гарцаагүй шоронгийн хаалга татах болцоход байжээ. Тиймээс хий үзэгдэлтэй ч хамаагүй шатар нүүж танилцсан тусламж гуйхаар шийтсэн юмсан ч. Уг нь энэ бол аргаа барсан явдал байв. Арга барагдахад үн чөтгөрөөсч хүртэл тусламж гуйдаг гэсэн үг үнний ортайж. Пүрөв сумынхаа зүүн хойно дүнхийх номгон хэмээх уулын буруу хоошоо харсан аманд өдшийн бүрийгээр явж очоод зүүн хоошоо харан шатар өрөөд суучихсан гэдэг. Эхлээд өөрөө нэг хүү түлхэж нүүлгчгэд за одоо танах нүн шүү хэмээн үл үзэгдэх амьтанд хандаж хэлчихэд суугаад л байж. Цаг гаруй хөдөлгөөнгүй суусан боловч
Шатрын хүү огтхонч хөдөлсөнгүй. Пүрв сүултээ Тэсвэр алдан өөрөө өөртөөгөө нүүж эхэлсэн аж. Мэдээж өөрөө өөртөөгөө шатар нүүж суугаа хүн өөрөө л хожих нь гарцаагүй. Гэвч нүүсээр байгаад хариугүй дуустгийн даваан дээр нэг ясандаа пүрв хожихоор болж байтал гэнэт түүний санаанд үл үзэгдэх хүч нөлөөлсөн мэд буруу нүгэд эсрэг талд нь хожихоор нөхцөл үүссэн гэдгээ. Пүрв нэгэнт өөрөө өөртөөгөө нүүж байгаа учраас за энэ нүүдлийг буцаана гэдэл буцааж байгаад зөв нүүж өөрөө өөрийгөө хожсон байна. Тэрбээр шүнжин осгож өгтлээ уулын мухарт суусан боловч хууч ярианд гардаг шиг үл үзэгдэх амтан хурч ирээд дүүнтэй шатар нүүсэнгүй. Уг нь тэр дээр үед нэгэн сайн ир яг баригдах төхөө дэрмэгцээ үл үзэгдэх хий амтантай шатар нүүж танилцаад түүнийхээ тусламжаар хан хинтээ уулын тайгад хүн олохооргүй алт нуусан агуй заалгаж нуугдсан гэдэг домог ярианд итгэчгээд л ингэж аргаа барж яваа юмсан ч. Удалгүй пүрв улсын өмч шамшиг дуулсан хэрэгээр 7 жилийн ял авч Майнтын хорих анги руу ачигджээ. Харин түүнийг Майнтын хориход очсноос хойш л нэгэн сонин зүйл анзаарагдах болов. Учир нь түүний хийж буй ажилд үл үзэгдэх нэгэн амьтан туслаад байх болжээ. Тэрбээр хад чулууны ажилд эхлээд нилээн дарагдаж ядарсан боловч сүүлдээ үл үзэгдэх амьтны гар хажуунаас нь дэмжин хамт өргөж үүрэлцэх болсон учраас ядарх аач болж 70-80 кг-аар гүйбэлсэн том чулуунуудыг мөрөн дээрээ хөнхөн өргөж шидэд зогсоо зайгүй ажиллаж эхэлв. Яванда түүний хөлд бусдын чирэгдэж эхэлсэн учраас муудалцах хэрэг гарчээ. Пүрвийн тал талаас мод чулуу төмөр барьсан 6 залуу дайрсан боловч хий амтан түүнд туссан учраас тэрбээр дийлэгдсэнгүй. Харин ч бүгдийг нь газар сөхрүүлэн унгаж ам өчгийг нь авчээ. Энэ явдлаас хойш тэрбээр ажил хийж махаа идэхээж болоод чулуугаар шатар зорж эхэлсэн байна. Түүнд үг хэлэх зоригтой аавын хүү байхгүй учраас пүрв шоронгийн уйдгартай урт өдөр үүдийг нөх зөөхийн тулд хийсэн шатраа өмнөө тавиад гав ганцаараа өөрөө өөртөөгөө нүүж суудаг болжээ. Хоригдлууд түүнийг ийхүү гав ганцаараа шатар нүүж суугаад хараад маш их гайхан энэ лав цагаан солиотой байхаа хэмээн бүр ойртгооч болж. Харин хиймта шатар тоглохдоо пүрв дандаа хождог байсан учраас сэтгэл хангалуун гэгч нь хоолоо иддэг байж. Ийхүү 3 жил өнгөрөөсний эцэст нэг удаа пүрв шатраа өрж тавьчихад за би хожвол чи намайг энэ шоронгоос шууд гарга. Харин чи хожвол би чамд ам бие тэр чигээр нь өгье гэж ганцаараа ярихыг хажууханд нь тамхи татан сууж байсан 2 ч хүн сонссон юмсан ч. Пүрв тэр өдөржингөө хоолч идэхгүй чулуун шатраа ширтсээр суусан бөгөөд нар шингэх үеэр гэнэт маш их уурлан босож шатрынхаа хөлгийг өшөглөн талаар нэг тараагаад хайчихсан гэдгээ. Ингээд толгоогоо ганцгалан дуугүй сууж байснаа. Гэнэт тажигнтал энийгэд эхэлсэн байна. Хэнийгнийг шоолж байгаа бололтой ийхүү баахан инээж хөхөрсний эцэст чив чимээгүй хөнжлөө нүмрэн цаашаа хараад хэвтээд өгсөн байна. Өглөө болоход пүрв орон дотроо байсангүй. Хөнжил дотор нь түүний өмсөж байсан хувцас хунар оймс төрсийг гүртэл байсан боловч өөрөө байсангүй. Түүнийг оргочлоо гэж бодсон боловч ямар ч хувцсгүй шалдан үцгэн хүн орглоо гэд хаахулдах билээ. Харин энэ явдлыг сонссон ахмаг насны хоригдлууд ихэд сэжиглэн пүрвийн алга болсон нь түүний өдөржин шатар нүүдэг хиймтэй холбоотой хэмээн байсан боловч тухайн үед шоронгийн удирдлага тэр дими яриаг огтхонч авч хэлэлцээгүй ажээ. Пүрвийг ууланд бөгж гараад орс сургуй алга болсон гэж тооцоод таг мартсан байна. Харин 10 жилийн дараа Майнтын шоронд хамт ял идэж байсан нэг нөхөр нь пүрвийг мөнгөн мортын ууланд самрын ченж болчихсон явж байхыг нэг удаа олж харсан гэдгээ. Гэхдээ тэрээр хинтээж дуугарахгүй. Яг л ямар нэг үл үзэгдэх амтны зарц боол шиг дуулууртай бас шаргуу хөдөлж байсан ажээ. Цэрэн дэндв гэгчээр одоогоос 10-аад жилийн өмнө Сүхбаатар аймгийн нутагт явж байхдаа нэгэн хажиргалтай айлтай таарч байжээ. Харин энэ явдлаас хойш олон жилийн дараа говийн зэрэглээ киноны уран бүтээлчдэд тохиолдсон явдлыг хүний амнаас сонсон өгцөө өөрт нь тохиолдсон хачин явдалтай төстэй болохыг мэдэн ихэд зочирдсан аж.
Тэрбээр Сүхбаатар аймгийн өмнөх Сумдаар ноос ноолор цуглуулж явахдаа нэг хачин айлд 30 гаруй хоног саатсан юмсан чи. Уган дээр нилээн яаруу ноолор цуглуулж явсан ч машин нь эвдэрсэн учраас нэг айлын гадна машина болон хамт явсан хүмүүс орхиод өөрөө тэр айлын мотоциклийг гуйж унаад 20 км зайтай байгаа айл руу явсан байна. Ингэж яарсны учир нь тэр айлын хөгш нь нилээн дээр үес өв дамжин хадгалагдаж ирсэн хаш чулуун хөрөг, писүү чулуун соруултай зандан модон гаанс хоёроо мөнгөний хэрэг гараад байгаа учраас маш хямдхан зарах гэж байгааг сонссон юмсан чи. Хямдхан үнэтэй тэрхүү хуучны эдийг хот руу аваачвал жинхэнэ чулуу болгож цус гарсан ашиг унгаж болмоор санагдсан учраас ийхүү яарвчилсан байна. Тэрбэр хот айлаас дөнгөж хөдлөн ганц гүвээ давах үед ээрэм талын баруун хойд хаяа харан хуйлан байснаа. Гэвгэнэт огцом халуун шатан жих дээхэн бүгчин болж орхижээ. Энэ нь говьд бол угалц, талд бол туйрэн хэмээх их салхи болохын өмнөх дохоо гэдгийг нутгийнхан андахгүй. Харин хотын унган хүүхэд арилжаа 8-аас өөрийг бодхоо болсон цэрэн дэндв. Үүнийг яахан мэдэх билээ. Тэгш цагаан газар мотоциклийнхаа хурдны хэмжүүрийг 100 миль хүртэл хаад сатхан давхиж явтал гэнэт тэнгэрийн баруун хойд хаяанаас хуйлэрсэн хар шороон шуурга газар дэлхийг тэр аяар нь бүрхэн ойртож явах харагдана. Нүд талбах зайгүй битүү харанхуй шуургыг хармагцаа цэрэн дэндв цаашаа явах хэрэггүй гэдгийг ухаарч мотоциклоо эргүүлэн буцаад давхсан боловч нэгэнд оройтжээ. Хэдхэн хормын дотор түүнийг мотоциклтай юутай гээтэй бөөн хар шуурга нөмрөн аваад юу ч харагдахгүй болгож орхисон аж. Нүд ам руу нарийн шороо шууран хазар нүрийг нь өвдтөл ороолгон хорсгож эхэлсэн учраас цэрэн дэндв арга буюу мотоциклаасаа бууж нөмөрт нь хорогдохыг оролджээ. Гэвч сарампай төмөр шиг мотоцикл салхихааж юу шалих бил. Бүрч эсэргээрээ бөөн шороонд булагдаж мэдхэр болж. Тиймээс ингээд зогсож байснаас мотоциклаа асаагаад шуурга уруудаж жаахан явбал аз болж айлмт нь таарч юу магад гэж гордоо унаагаасаа шуурга уруудаж эхэлсэн байна. Багцаагаар цаг гаруй ийхүү өөрийн ухаангүй хүн шиг шуурганы ая даган урууцсны дараа гэвгэнэт ингэж явсаар байгаад хилээр гараад явчих юм биш биз. Гэлсэн айц давтан зогтусч мотоциклаа унтраасан байна. Харин энэ үеэр шуурганы хүч жаахан саарч 100 м орчмын газар бараантан харагдаж эхэлсэн учраас цэрэн дэндв мотоциклаа ахин асааж алдсан замаа олж магадгүй гэсэн гордлоготойгоор довсон дуул дээгүр харайлган давхиж эхэлжээ. Шороон хөшигнүүдийг нэвтлэн хэсэг давхсны эцэст өмнөхөн талд нь нохой хуцхыг сонсоод цээжин дотор нар мандах шиг болоод явчихсан байна. Тэр хаазахасан мотоциклоо өөрийнх нь жингээр өнгөрүүлсээр айлын гадаа ирж зогсоход өдөөн гинжнээс уяатай хоёр нохой зовхчин самнаж байжээ. Гадаа нь мотоциклтай хүн ирж байхад гэрээс хинч гарч ирсэнгүй. Цэрэн дэндв хоолойгоо засан ханиалгаж нохой зүгээр үү гэж асуусан боловч хүн гарч ирээгүй тул шууд гэрт орохоор шийдэн өөдрөө ойртсон байна. Энэ үед гэрийн хаалга ялимгүй онгойж хэн нэгэн нь завсраар нь шаагааж харснаа буцаагаад хаачих нь харагджээ. Хүн ирж байхад урдаас шаагааж харчхаад хаалга хаадаг ямар сонин айл бай гэж бодсоор хаалгыг нь татан орвол гэрээс нэг л сонин удаж дарагдсан нэвширмэл үнэр хаан хийж байсан гэж. Цэрэн дэндв ормогцоо амар мэндэрвэл гэрт байсан хүмүүс овон цовон мэнтлэн сонсогджээ. Тогоон дээрээс цай ч юм уу чансан мах ч юм уу ямар нэг зүйл гаргаж байгаа бололтой. Гэрээр нь дүүрэн уур манан савсаж чухам ямар хүмүүс байгаа нь төдийл харагдсангүй. Цэрэн дэндв зуухны баруун хойд талд байх хоосон сандлыг авч бөксөн дороо хийх зураа. Яасан айхтар шурва төөрөд хариуг босгочих халдлаа. Гэжгэлтэл гэрт байсан хүмүүс бүгд түүнийг шоолн нэр хийтэл инээлтэд явчих шиг болжээ. Гэрээр дүүрэн тархсан уур манан дотроос зүүд зэрэглээ шиг нэгэн бүсгүй түүнд ойртон ирээд аяхтай цай сарвааж байгаа харагдсан байна. Цэрэн дэндв тэрхүү цайг нь авч уумагцаал гэвгэнэт ноцоор нь ойрн хүрээд ирэхийг мэдэрсэн ажээ. Нэг сэрвэл толгой дээр нь хүмүүс дөнгөнөлдөн ярьж хөхрөлдөөдч байх шиг.
Нүдэ нээгээд харвал гэрээр дүүрэн цагаан уур манан савссан нөгөө айлынхаа баруун хаяанд сандал дэрлжгсэн унтаж байгаа бололтой. Өндиж ирээд харвал битүү цагаан манан дотор гэрт чухам ямар хүмүүс байгаа нэг л сайн мэдэгдэхгүй байжээ. Тиймээс хоолоогоо шахан ханиалгаад бүр ядраа зөөрмгөлч гэж би хүнтвүү гэж асуутал гэрт гэрийн дотор бүргсэн цагаан манан арчаад хаячихсан юм шиг ормөргүй замхарч цаана нь байсан хүмүүсийн царай зүс тодроод ирсэн аж. Гэрт нийлээд настай нэг өвгөн, 20-од насны нэг залуу, 2 бүсгүй, авал төрч яваа бол өвгнөр нэг охин хүүхэд. Ийм хүмүүс бүгд гартаа аяхтай цай барьчихсан. Саахалт айлынхаа тухай ярьж байгаа бололтой. Их л уул айран хууч хөөрцгөөж байх юм гин. Царин дэндв гэрийн эзэд түүнийг ч үл хайхран орлоо хэмээх айлыг газар дор ортол нь муулж суугааг сонсон. Хэсэг дуугүй сууснаа гинэт ам нь учиргүй хатаж байгааг анзаараад "Алив цай байна уу?" гэж асуусан боловч түүнийг хинч анзаарч сонссонгүй. Хүн хийж өгөөгүй байхад өөрөө босоод цай хийж уултаа биш. Дуугүй л тэднийг харж сууснаа. Гэнэт тогооны иргэнэгний өмнө 8% ус байгааг хараад өмнөө байсан аягийг шүүрч аван. "За би ус уучихъя. Цайгаар яхав. Ам цангаад байна." Гэж хэлмэгцээ дэрэгдэн байсан шангаар утхан аягаа дүүргээд гүд хийтэл залгилжээ. Дотор нь сэрүү татан сайхан онгойсон боловч хэдэн мөчийн дараа аг хяадал халуун жинжүү идчихсэн юм шиг ам нь халуун шатан улам амар цангаж эхэлсэн гэж. Энэ үед гэрт байсан 2 хүүхний нэг нь босч очоод нөгөө 8% усыг аван тогооруугаа юулхтэн царин дэндв. "Алив энэ аяг руу жаахан ус хийгээд өгөөч" гэсэн боловч хөөхөн түүнийг хүний урманд хилаачж харсангүй. Сони юм да. Анх орж ирэхэд энэ хүмүүс чинь осолдохгүй л урдаас мэдлээд аяг цай хийж өгч байсан санагдах юм гэж бодсоор настай хөгшөнд хандав. "Өвөө, дүүн аяг ус уучихмаар байна" гэсэн боловч тэр бас түүнийг хайхарсангүй. Хэдэн хормын дараа түүнд энэ хүмүүс бүгд өөрийг нь гэртээ байгааг огтхонч мэдэхгүй байна. Хажууд нь ард зайтал суугаад байхад олж харахгүй байгаа юм биш үү гэсэн бодол төржээ. Бүгдээрээ сохор дүлий хүмүүс юм болов уу гэж бодоод ойрхон сууж байсан залуугийн гараас нь очиж атхан авбал яг л үгчгсэн хүнийг шиг цэвх хүйтэн мөс болчихсон бийтэй байжээ. Үүнийг анзаармагцаа давхин зочсон байна. Тэр даруй тэрбэр дандаа үгчгсэн хүмүүс амьдардаг гэрт ороод ирчихсэн юм биш биз гэж хэрдгийн бодож бушуухан гарахын түүс болсон ажээ. Царин дэндвийг симээрхэн босоод өөдрөө алхахад гэрт байсан хүмүүс түүнийг огтхон анзаарахгүй хоорондоо нөгөө л орлоогоо муулан хөхөрлөсөр байж. Үүд эвтэйхэн онгойлгоод гарахт нь хүртэл хэнч анзаарсангүй. Царин дэндв мотоциклаа сан зогсохдоо гэрээс баахан хүмүүс гарч ирээд өөрөөс нь зуурч авахгүй гэж айснаасаа зүрхэн түг дэлсэж байсан гэдгээ. Тэр бээр тоос татуулан давхсаар нөгөө айлын гаднаас голдож газрын баримжаа харсаар анх машин оргисон айлд давхин очсон боловч нүүгээд явчихсан бололтой. Хоосон буур нь харлан өгдөжээ. Хачи юм да. Ганцхан өдрийн дотор нүүгээд явчихдаг гэж бодсоор ойролцоохон хідэн үхэр тууж явсан хүн рүү тосон очиж уулзсан байна. Морьтой хүн түүний машинаа үл дээсэн төдөв гэдэг айлыг аль 10 хоногийн өмнө цуслан руугаа нүүсэн гэж хэлэхэд царин дэнд бүрч их гайхжээ. Тэр бээр бэ дөнгөж өчигдөр тэдний ноолор очсон машина хүмүүстэйгээ хамт үлдээчихэд мотоциклыг нь унаж гарсан шүү дээ хэмээн хашгирах шахуу хэлбэл нөгөө хүн нөөрлөө нэг харснаа морноосоо буугаад ирсэн гэж. Тэр бээр царин дэндвийн унаж явсан мотоциклыг барьж үтснэ. Нэр эн чинь төдвийн 2 дугуйт мөн байна. Тэгэхээр та ч нөгөө сарын өмнө сураггүй алга болсон хотын 8 чин байх нэ гэж гайхмаар зүйл асуужээ. Мэл гайхсан царин дэндв удалгүй нутгийн хүний амнаас өөрийгөө тэр нэгэн шуурхтай өдөр алга болсноос хойш бүтэн сарын хугацаа өнгөрч байгааг олж мэджээ. Хамт явсан хүмүүс нь 20 хоног түүнийг хайсны эцэст аймагт хэлэгэн эрлийн групп гаргуулж хайлгсан боловч ололгүй. Амнасаа алдсан гэж тодорхойлоод 10 хоногийн өмнө хот руу буцсан юмсан ч. Царин дэндв үүнийг ойлгомогцоо
Шуурганаар таарлцсан тэр хачин айлд бүтэн сарын турш хаашаач гаралгүй унтсан гэдэгтээ огтхонч итгэсэнгүй. Гэвч тэрээр унаа тэргээ анх орхиж гарсан айлд очоод үгсэн хүмүүстэй хамт нэг гэрт сар гаруй хамт байснаа ойлгосон гэдэг. Түүнээс хойш цэрэн дэндв нас барсан хүмүүс хаан ихтэй айл гэр болон өрдөөн адил амьдэрсаар байдгийн байна гэсэн хачин зүйл боддог болжээ. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр дээр иймэрхүү үл ойлгогдох ганц гэрүүд энд тэнд мерсээр таарсаар байдгийг нөгөө нэг жишээ нь говийн зэрэглээ киноны уран бүтээлчдтэй таарсан хачин айлч байж мэднэ. Нарангийн энгэр гихч оршуулгын газар шагагдан хаасайгүй айлууд бүслээд авчи. Тиймээс шөнө орой тэнд ноход боргож сэмсэмхэн золбон муурнууд сүйтэлцэн. Далахчав гихчэр оршуулгын газар манаач хийж яваад хөлөө гинтэж суунг болсон тухай тентхийн хүмүүсээс олж сонслоо. Төвний ярьж байгаагаар оршуулгын газрын манаач шөнө орой эргүүл хийж явахдаа олон жилийн үер усанд өгөршсөн банзан дээр хөл тавих төдийд гიშгэгдэл алдаж шарлийн нөхрөө унсан ажээ. Нэг удаа далахчав нарангийн ингрийг хөндлөн гаталж явтал булшны нүхэн дотроос гэнэт хармуур хавирганы яс хөндлөн зуучгсан гарч ирэв. Огтон зурамгүй шарлийн талбайгаар юу хийж явдаг билээ? Хэмээ манаач муу зүйл бодож явтал үнэхээр байдал биш болоод явчихлаа. Тасхар зүстэй муур шарлийн нүхнээс гарч зүгтаасан байна. Нөгөө муур цэмтэл жамжаагүй нүхийг малтан орч талигачдын хөрсөн цогцоор хоолдог байжээ. Хэд хэдэн шарлийг юу ч үгүй мулжиж гавлын ясны нүд нармаа чихийг ухан идсэн байна. Нүхэн дотор хохимоо толгой хэрзийсэн хавирганууд бие арзас хийлгэм аимшигтай харагдахад бэнэвгүй эрхэж тэр шөнөөс эхлэн бараг унтаж чадхаа болсон байна. Гэхдээ тулсан ял гэлтэй борвой тэнэлгэн байж таван цаасны бараа харахтул шарлуудыг тойруулсан хайс чулуу зэргийг бүртгэхээс өөр аргагүй. Өдөр болгон хүмүүс талигачдыг оршуулах газрыг зааж өгөхөөр шарил дундуур алхаж яваад нөгөө хар мууртайгаа байн таарна. Зоолж таргалсан мууртай өвгөн далахчав таарах тоолондоо бие нарзагнаж тамир тэнхэн сулардаг болов. Намрын анхны хероо буусан үед нөгөө муур хэд хоног үзэгдсэнгүй. Манаач далахчав ороод нийлгэнд явж гэж зөв таажээ. Өвөл хаврын зааг дээр хар муур зулцгалсан бөгөөд яг ихтэйг адил тасхар зүстэй боловч зарим нь сүүлнийхээ үзүүрт цагаан сортой харагдана. Сүүлнийхээ үзүүрт цагаан нохой муур чөтгөр шулам дууддаг гэж хөөгшчүүлийн ярьдгийг санаж манаач миний дайсан олширч байна да хэмээн халаглах ажээ. Тэгэд яаж энэ муу хар муурыг цааш харуулж зулцгнуудыг нь үгүй хийх тухай бодож зөхнө. Далахчав ямарч байсан эхлээд их муурыг нь алыг хэмээн шийджээ. Тэгээд хамаатныхаас муурын эрлэг болсон 2 том халтар нохойг авчруулав. Шөндөлөөр муурын сүйтгэнэх бараанаар 2 нохой ухас хийлээ. Өвгөн чараас нь бууга мөрлөн шогшлоо. Сансныг бодвол 2 нохой муурыг үзэж чаддаггүй аратнууд ажээ. Төмрөн хайсаар хүрээлсэн шарилн дунд хар муурыг хөшөөний чулууны дор шахчихсан боорлож байна. Хар муур сервэнийхээ үсийг ард зайлган махичихсан өөрийгөө хамгаалах тэмцэл бэлджээ. Далахчав амьсгатан байж ирээд калибр бууныхаа замгийг татан дуран хараанда хар муурыг оруулав. Ингээд чи юм уу чөтгөр шулам руугаа тонил хэмээн гохоо дарах гэтэл нөгөө хар муур цэмтэн булшинд шингэн уусаж муурны оронд 20 орчим насны бүсгүй гэрийн нэмгэн халааттай өмнө нь бохирон сууж байх юм гинэ. Бүсгүй баруун гараа өвгөн рүү явууланга ам нангалцсан
ямар нэгэн хэлэх бөгөөд мөлгсөөр өвгөнд тулж очивоо. Хар муур хүүхэн болон ховрох агшныг харсан хоёр халтар нохой сүрхүүч үгүй болж гасалж гинаад өвгөний арга хормойд орчихжээ. Зэгэл саарл нүдтэй зэвхий шаргал царайтай бүсгүй далах чав руу ойрцоор л байв. Ус өгөөч амхад ч үхэх гээх дуу чихэнд нь сонсогдно. Манаач өвгөнч хоошоогоо хурч явахдаа агаарт гурвантай бодов. Хөөхөнч гэсэн муурын адил өнөөх шарлийн цаймент нь шингэн алга болж агаарт уур дэгдэн хөөрчээ. Гентийн итгэмээргүй зүйлийг харсан далахчав цочролд орж өөрийн үдсэн харснаа эргэдэд үйлчлэх товчоо буюу буян компани менежерт хэлсэн байна. Гэвч түүний үгэнд менежер хүүхэн огт итгэсэнгүй. Би таныг сайн ажиллаж байгаа гэд дарга нарт магтаад явдаг. Гэтэл та жаахан хүүхэд шиг худалд ярьж явах юм. Бүр шагналт хүртэл тодорхойлцоход 200 мянган төгрөгөөр шагнуулах гэд хөөцөлдөж явна. Таны байж байгаа царай. Ажлаа сайн хий. Оны эцэст биднийг бодъё гэж хэлчихэд явжээ. Гэвч манаач далахчав ямарч байсан хар муурны өр төлийг эхлээд устгахыг гэж шийдэв. Амралтын өглөө далахчав харуулд гарч яваад шинхэн оршуулсан талигачдын газар дээрх боовч ихрээр амь зуудаг тэнмэл хүүг барьж авбаа. Тэр бол хөөгд байхад далд ордоггүй оршуулгын газрын үүд сагсан орон гэргүй тэнмлүүдийн нэг байв. Манайч өвгөн 13 орчим насны хүүг хөл гарыг гавлаж бууга цохонд нь тулгаж баахан жижигрүүлжээ. Тэнмэл хүү бараг өмдөндөө нойтгонож ам тавингуйн. Шарли манаач түүний уяаг сулруулад "За яахав. Энэ удаа чамааг цагдаад мэдгэдэг бэл. Харин чи нурсан Шарлийн нүхнээс муурын зулцгнуудыг гаргаж хай" хэмээн тушаажээ. Нөгөө хүүч түүний хэлсэн ёсоор цөмөрсөн Шарлийн нүхний банзыг сурмаг гихч нь гэдрэг татаж хавхлаад орж явчих. Удалгүй муурын 4 зулцаг тэрсээр гарч ирсэн байна. Далахчав. Наад хэдийгэ цааш харуул. Өгснийхэн дараа муужгаануудын толгойг үзүүлнэ шүү гэж тушаачхад явжээ. 2 цаг шахам гэртээ сууж тэнмэл хүүг хүлээж зөксөн далахчав юу болсныг үзэхээр явж очиод нүдэндээ ч итгэсэнгүй. Тэнмэл хүүгийн толгой тасраад унчихсан. Нөгөө хар муур зулцгнуудтайгаа хүүгийн талаар нэг асгарсан цусыг долоож байлаа. Хүний хөлийн чимээнээр хар муур өвгөн тийш харснаа. Муухай орлон өндиж ирвэ. Баг залуудаа тарвагны ирлэг явсан мэргэн бууч тэрээр хар муурыг чиглүүлэн гохоод даржээ. 2 нүднийх нь хооронд сум онсон тулдаа хар муур үхэдхийн газар очив. Буун дууны чимээнээр зулцгнууд тал тийшээгээ зугтааваа. Манаач булшны нүхэ банзаар таглаж хадаад санаа намран гэртээ харжээ. Сарын дараа далахчав муур буудсан Шарлийн нүхний хажуугаар явж байх зураа өөрийн хөнөөсөн муурын цогцсыг үзмээр санагдаад болсонгүй. Тэрээр лом авчран хадсан банзнуудаа ховхлож аваад Шарил руу тонгооч харавал хар муурын оронд тэрлэг нөмөрсөн эмэгний цогцос байхан тэрэ.